Эрхэм үзэгч та бүхэнд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бидний зохион байгуулж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн нэгэн шин дугаар хүрч байгаа. За бид бол өнөөдөр Улаанбаатар хотын хан уул дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцсийн дарга Бадамсүрэн гэгч бидэнд мэдээллийг өгнө. За энэ салбарт 37 жил ажилласан зовлон жаргал, энэ салбарын хөгжил, өнгөрсөн одоо ирээдүг хамтдаа ярилцах юм хүндтэй зочин байна гэж бодож байна. За танд өдрийн сайхан мэндийг хүргэе. За та бүхэнд бас өдрийн сайхан мэндийг хүргэе. Хан уул дүүрэг нь 195,927 хүн амтай, 52,769 өрхтэй, 20,103 аж ахуй нэгж, үйлдвэр компани нөхөрлөл хоршоотой, 46,090 толгой малтай, 482,860 дахиа, 3,610 гахаа бүхий, эрдэмтсэн аж ахуйтай, хүлэмжин аж ахуй, агропарк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг юм. Дүүрэг нь 48,500 га нутаг дэвсгэртэй. Үүнээс 21.1% нь буюу 10,226 га аймод, олгоор, аршаан, ус бүхий дархлагдсан ногоон бүс. 67.6% буюу 32,763 га хөдөө аж ахуйн эдэлбэр газар. 11.3% буюу 5,499 га хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтэн эзэмшлийн газарт хамаардаг байна. Хан уул дүүргийн өөрийн онцлогоос хоёлаа ярилцлага эхлэе. Яг одоо таны хариуцж ажиллаж байгаа энэ албан хаагчдын танаа хилцсийн хамт олонны үйлчилж байгаа энэ ард иргэд болон энэ нийслэлийн энэ бүсийн бас өөрийн нэг онцлогийн тухай та бидэнд мэдээлэл өгч. За нийслэлийн хан уул дүүрэг бол хан уулынхаа хормой татан туулаа имжээд ингээд оршдог. Одоо хуучин 90-ад оноос өмнөөс хуучин нийгмийн харилцааны үед үйлдвэрийн ариун гэж нэрлэгддэг ажилчны ариуны одоо суур. Тэгээ одоо 93 оноос хойш дүүргүүд болж нэрлэгдсэн. Тэгэхээр хан уул дүүрэг бол одоо үйлдвэрийн ажилчны ийм ариун нутаг үйлдвэрүүд төвлөрсөн ийм одоо онцлогтой одоо дүүрэг байгаа юм. За хүн амын хувьд бол бас онцлог гэвэл нэг ажилчны ариун гэж нэрлэгдэжсэн үйлдвэрийн ажлагчдаар одоо голчилсон одоо тийм бүтцтэй одоо хүн амын бүтцийн хувьд тэгээд ажилчин одоо анги давмгайлсан ийм хүн амын бүтцтэй ийм бас дүүрэг. За манай хан уул дүүргийн одоо дүүрэг одоо бол одоо 21 хороотой гар үйл ажиллагаа явуулж байна. Нэг 200 гаруй мянган хүн амтай байна. За тэгээ ер нь бол хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллага бол аль ч орон нутагт одоо хүн амын ер нь дийлэн хэсэгт нь үйлчилдэг ийм одоо байгууллага. Ер нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй өрх иргэн гэж баг байхгүй гэж хэлэхэд бол бас их огт тийм юутай болохгүй хаа. Тэгээ хол зөрөхгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр ийм одоо үйлчилгээ иргэддээ одоо хан уулчуудаа үзүүлж ажиллаж байгаа манай хамт олон бол бас иргэддээ үйлчилгээг шуурхай байлгах, одоо чирэгдэлгүй байлгах, бухимдалгүй байлгах, иргэдээ аль болохоор одоо юу гэдгийг үйлчилгээг нь одоо хүрх хэсэгт нь одоо чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд одоо манай хамт олон ингэ зорж ажиллаж байгаа. Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, ажлын байраар хангахад орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд иргэдийн бүлгүүдийг байгуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэн жижигдэн бизнесийг дэмжихэд төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж 3,000-аас 4,000 иргэний төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажлын байраар хангах, мөнгөнд тусламж дэмжлэг үзүүлэх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний зүйл олгох ажлуудыг зохион байгуулдаг байна. За хан уул дүүрэг бол статистикаас харахад хамгийн их одоо орон сууцны хороололтой, за доктор суурьшилтай, ажилтны хүний тоо бас их том аж ахуйн нэгжүүд, улс орны хэмжээнд ус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ихтэй гэх мэтчлээ. Та тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаа ер нь энэ дүүрэг тэр идэвхтэй байдаг. Хүн амынхаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах чиглэлд ажиллахдаа үйлдвэр аж ахуйн газар байгууллагуудтай хамтрах ажиллагаан дээр илүү их анхаардаг. Үйлдвэр байгууллагууд одоо олон байгаагийн давуу талаар ажлын байрууд харьцангуй одоо ихээр одоо бий болж бидний захиалгууд ирдэг. Ойр газрын одоо газар нутгийн ойроор мэдээж хэрэг хамгийн эхлээд одоо хан уул дүүргийнхаа хөдөлмөр халамжийн үйлчлэгийн хэлцэд хүний нөөцийн мэргэжилтнүүд ханддаг. Бид бас одоо хүний нөөцийн мэргэжилтнүүд үйлдвэр аж ахуйн байгууллагын удирдлагуудтай одоо тогтсон уулзалтуудыг хийж энэ одоо цаг үеийн нөхцөл байдал, ажил хүчний одоо өөрсдөд бидэнд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийнхаа мэдээлэл, тэднээс бас одоо ажиллах суулжлээтэй байгаа ажлын байрны захиалгуудыг авч хамтран одоо ярилцаж ажилдаг. Энэ бол одоо бидний бас ажлын нэг онцлог гэж бид үздэг. Бидэнд бас тийм боломж давуу тал нь байна гэж одоо бид үздэг юм аа. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцсэн байгууллагуудаар
дамжуул зуучлуулж ажлын байран дээр очиж байгаа иргэд одоо юу гэдгийг тийм тунаад үлдчихсэн чадамж муутай хүмүүс байдаг юм уу? Та энэ дээр бас шууд тодорхой хариулт өгч. Тий, ер нь бол мэдээж үйлдвэр байгууллагууд ажил хүчээ сонгохдоо тухайн хүний хандлага, тий, мэдлэг мэрэгжил, чадвар, тэгээ сэтгэл зүйн асуудлуудыг мэдээж одоо бүгдийг нь ингээд одоо сонгож одоо өөртөө ажил хүчнийхээ нөөцийг бүрдүүлнэ л дээ. Тэгэхээр одоо ер нь бидний одоо хамтын ажиллагааг түрүү хэлсэн дээр бол тийм одоо чадвар муутай байгууллага аж ахуйн нэгжид гологддог тийм хүмүүсээ уг нь чадварчуулах тал дээр хөдөлмөрлөлтийн байгууллагууд илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний гол одоо хийх ажил бол тэр тунарч үлдэж байгаа чадвар муутай хүмүүсээ одоо сургаж чадварчуулж борлуулах гэсэн үргэлжлэл үйлдвэр аж ахуйн байгууллагт ажилтай болох, байнгын ажилтай болгох тийм одоо ажил бол бидний бас нэг чухал ажил. Ер нь бол гэхдээ бас ингээ хүн харахад эрүүл юм шиг хулгаар одоо бүрэн бүтэн хэрнээ нийгмийн халамжийн одоо тэтгэвэр тэтгэмжинд хамрагддаггүй. Группт орохоор яг тодорхой тэр группт орох одоо өвчний жагсаалтанд байхгүй ч юм уу. Ер нь бол одоо чадвах жоохон сул тийм одоо хүмүүс бол ер нь бол байдаг. Үеийн үед одоо байсан. Тэр хүмүүсээ бид нар харин төр ажлын байр буюу нийтийг хамарсан ажил, хөдөлмөр зарцуулалт ихтэй нарийн мэрэгжил одоо мэдлэг шаардлагатай тэр ажлыг орон нутгийнхаа одоо тогтчил, цэвэрлэгээ тийм ажлуудаа бас зуурчилдаг, хийлэгдэг. Тэгээ эко ногоон бүлэг гэдэг манай зүрхт бол одоо 2009 оноос хойш эко ногоон бүлэг гэх тийм хүмүүсээр одоо бүрдүүлсэн одоо тийм төр ажлын багууд ажилтдаг. Ер нь бол одоо бид нар аль болохоор бидэнд хандаж ирж байгаа хүмүүс бол бид нар л хамаг гол найдвар нь болж байгаа. Энэ хөдөлмөр эрхлэлтийн байгууллага намайг ажилтай, орлоготой, амьдралд нь тусдын болох улсууд энд байгаа гэж найдаж ирж байгаа улсаас тэр хүмүүсийн найдрыг алдахгүй тул бид хичээх ёстой, тэр хүмүүстэй дэмжих ёстой, туслах ёстой л гэж одоо манай хамт олон ойлгодог доо. Хангул дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцэн 52 ажилтнтай бөгөөд үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байна. Хуулийн хүрээнд хүний амьдралын нарийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах, замчлах, чиглүүлэх, дэмжих үйлчлэгийг үзүүлж хүнээ эрхэмлэн хуулийн мөрдөн ажиллаж байна. Хангул дүүрэгт улсын томоохон аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхлэхээс гадна хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцтэйгээ нэгт хамтран ажиллаж, зөвлөгөө сургалтанд нь хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй 8000 гаруй өрхийн үйлдвэрлэлч мөн байна. Тэдний нэг нь Хангул дүүргийн 2 дугаар хорооны иргэн ам бүл зургуулаа аж төрж буй Алтан цэцгийнх юм. 2000 оноос анх нэг гэртээ идвэсэн. Тэгээд 2013 оноос Баян булаг цөөхөсийн 3 өрөө подвал түрээслээд өдийг бол хийж яваа. Тэгээд 5-6 он ажилчинтай. Яг өөрийнхөө хэмжээнд бол ажлаа таслахгүй хийвээ явуулж байгаа. Жилээс жил нэг тоног төхөрөмж нэмж авдаг. Монгол сахин байдлаа ихэд эхлээд арьсаа авна л да. Арьсаа аваад нэг арьс бол 15-20 мянган төгрөгөнд авдаг. Тэгээд нэг арьсаа бид нар 3 билээ гарахын тулд сайн татаж өгдөг л дөө. Дандаа ер нь гар ажиллаа явуулдаг бид нар. Тэгээд манай нөхөр бол арьсаа аваад нь татаад юу яачин. Би бол ингээд зурж хайжилдаг. Ер нь бүх ажиллагаа гар ажиллагаа. Бид нар туслах хүмүүс бол гадуур сөөхий ажилч ч юм уу өөрснөө хий гэсэн хүмүүс байдаг л та. Тэгээ бэлэн мөнгө нөгөө шууд гар ажиллагаа оюулцдаг. Тэгээ нэг оюутантай, зориултын машинтай, зориултын индүүтэй бүх юм бол яг үйлдвэрт яаж процесс явагдав бүх ажиллагаа яг үйлдвэрийн аргаар л хийгддэг л дээ. Манайх бол гэрээр бөөнцдөг нарантуул зах дээр нэг лангуутай. Тэгээ хөдөө орон нутаг болон гадагшаа экспортлдог. Тэгээд нарантуул болон дүнжин гаруй мишэг экспорт лангуу аваа гарцдаг. Хийж чадвал борлуулалт сайн байгаа. Монгол хүмүүсийн хэрэглээнд хэдийн өргөн нэвтэрсэн савхин бэлийг үйлдвэрийн аргачлалаар өөрийн цээгтээ үйлдвэрлэдэг тэрээр өөртөө болон бусдад ажлын байр бий болгон ажиллаж байна. Түүнд Хангул дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлтэс ажлын байрыг дэмжих санхүүжилт олгон хамтран ажиллажээ. Банкны хувьд бол хүндрэлттэй бид нар бол барьцаанаас авахгуулаад тэгээд ер нь их юм шаарддаг. Халамжийн хувьд бол бид хаалгын халамж бол бидний хувьд бол хурц их ажилдаг. Жишээ нь ингээд өдөртөө худалдаанд үнэгүй оруулцдаг бид нарт. Тухайн үед ингээд нөгөө зээлд хамрагддаг хүүгүү барьцаагүй. Тодорхой хэмжээний бид нар харж үздэг халамж бол банк бол хүндрэлтэй угаасаа. Бидний хувьд бол хөнгөлттэй зээл ядаж хүүгүү барьцаагүй бол бид нар ингээд материалаа бөөнд нь хямдхан авчна. Тэгээд тэр хэмжээгээр бид нар үйлдвэр бас өргөжнө. Тодорхой хэмжээний хүмүүсийг бас цалинжуулаа явуулна. Аль талдаа л ер нь хэрэгтэй гэж бодож байгаа шүү дээ.
Ер нь ганц юм бол зээл байна л да. Тэгээ яг өөрснөө ирээр үйлдвэрлээд зогсоохгүй тул тэгээд явж л байна дөө. Хаан уулын халамжиндаа баярлалаа, бүгдэнд нь амжилт хүсье. Бид нэрээ байнга дэмжиж явдаг шүү. За та бол олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хоёулын нийгмийн шүүмжлэл болоод байдаг асуултан дээр би таны үнцгийг бас хансахыг хүсэж байна л да. Ер нь одоогийн залуучууд ажлыг тийм дургу болчихсон юм уу? Хөдөлмөрт хандах хандлага тийм сул болчихсон юм уу? Та энэ дээр юу гэж ажигладаг вэ? Тий, яг одоо бас тэгж хэлж бас болохгүй. Тий, залуучууд одоо бас илүү нийгмийн одоо юу н өөр байна л да. Цаг үе бас их өөр байна. Тий, бидний одоо өмнө одоо ингээд хуучин харддаг тэр өнцгөр бол одооны залуучуудыг бас харж болохгүй. Залуучууд бас ямар ажил хийх, ажлыг яаж хийх, тий, ямар одоо ажлын нөхцөлийг шаардж байгаа, тэдэнд ямар ажлын нөхцөл, техник хэрэгсэл одоо бүрдсэн үе тэр хүн одоо сэтгэл ханамжтай ажиллах уу гэдэг ингээд бид одоо нийгэм нөгөө залуучуудад тохирсон ажлын байруудыг бэлдэж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгэхээр ердөө энэ залуучууд ажил хийх дургүй байна, сонирхолгүй байна, залхуу байна, гэртээ хэвтээд энийг бол бас яг тэгж одоо бас би хэлж болохгүй гэж боддог. Тэгэхээр энэ одоо цагийнхаа залуучуудад тохирсон тэр нийгмийн сэтгэл зүй ер нь бол одоо байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагууд хүртэл тэр залуу хүнийг ажилуулж тэр хүнийг ойлгож ажилуулах тийм юм суралцах хэрэгтэй байгаа. Бид нөгөө хуучин маягаараа л бас хандаал тэгэл одоо залуучууд дургүй байна. Ингээд эрэхт нь одоо урам зоригийн одоо хоодог ч юм уу. Эсвэл одоо хамт олон дотор аваад нэг залуу, хоёр залуу хүнийг бүр ингээд сайхан ингээд сургаад ингээд дадлагжуулаад бүр жинхэнэ тэр хамт олон эд суулгах тал дээр ажиллагаа бас дутагдaltaй байгааг бас хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж хэрэг одоо янз янзын сайн муу нийлж савд үрдэг гэдэг чинь бас жоохон залхуурах, ойргоших бас тийм байдалд ассан хэсэг байна. Ер нь залуу хүнийг 12 дугаар анги төгслөө, ихтэй сургууль төгслөө, мэргэжлийн сургуультай үйлдвэрлэлийн төв төгслөө, 1 хоног, 2 хоногч гэртэнд байрлахгүйгээр л ажлын байранд одоо шилжүүлдэг тэр тогтолцоогоо хийчих юм бол одоо энэ асуудал бол ер нь зэгцэрнэ гэж бодож байгаа. Хүн ер нь юмд муу юмд амархан тасдаг гэдэг юм хурдхан гэрт 1 сар болно, 2 сар болно. За тэгээд унтдаг байдаг, чөлөөтэй байдалтай ингээд асаад ийм болчдөг юм уу гэж боддог. Тийм болохоор бид энэ сургууль төгсөж байгаа залуучуудаа ажлын байраар хангах асуудал төр бүр нэг тийм тогтолцоогоо бас ингээд уялдаануудаа хийгээд тогтолцоонд анхаармаар байгаа. Нэг салангад дуу те ингээд зоргоороо ингээд төгсөөд орхиж байгаа. Тэгэл одоо нөгөө жоохон хөөсөлгөөтэй тэмүүлэлттэй хэсэг нь явна. Тэгээд нэг танил талгүй гэдэг ч юм уу те өөрөө жоохон хөөсөлдөхгүй бол ингээд бас нэг хэсэг хугацаар ажилгүй байчаа. Тэгээд цаашдаа юу нэг тэр байдлаар гоё явчих гэдэг юм гэж би зүгээр анзаардаг. Гэхдээ одоо залуучууд маань мундаг болсон одооны залуучууд. Аливаа улсын хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн бодлого нь тухайн улсын нийгмийн эмзэг хэсгийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, улмаар улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах боломжийг олгодог. Иймээс ч нийгмийн халамж нь нийгмийн хамгаалал, халамж зайлшгүй шаардлагатай бүлэгт хамаарах хүнчин хүүхдүүд, ганц бие эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэгдсэн нийгмийн үйлчилгээ хэмээн Азийн хөгжлийн банкнаас тодорхойлсон байдаг. Монгол Улсын засгийн газраас иргэдийн амжиргааг дээшлүүлж тэдний амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Ялангуяа Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон үеэс шилжилтийн эдийн засгийн сөрөг нөлөөллөөс нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, тэдэнд учирч болзошгүй эрсдлийг бууруулахад чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урхан гарсан юм. Тэр хүний амьдралын юм олон нуглаа асуудлуудыг бид нар бас ойлгохыг хичээх хэрэгтэй юм шиг байна. Тинчээ чин одоо эцэгхээ алдчихсан, өндөр настай хүмүүсээ асраад олон жил гэртээ суучихсан, өвчтөе өр хүүхдээ хардаг, өрх толгойлсон ижээ аауд, сургууль соёл сураагүй ийм хүмүүс ингээд байдаг учраас л тэр хүмүүсийг тэнцвэржүүлэх, ижил гараанд аваачхын тулд л төр бас боломжоор л тусал дэмжиж байгааг л үзэгч та бүдийг бас зөвөр ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэрнээс биш энд ямар нэгэн одоо сонгуулийн шоу, ямар нэгэн улс төрийн PR ажил хийгдэт байгаа юм юу байхгүй. Энд чинь бодит хүний амьдралтай л тулж ажиллаж байгаа ийм арга хэмжээнүүд гэдгийг л та бүхэнтэй уулзж ижил ойлгож байна яг үндэ. Бид нар ч бас дутуул ойлгож байсан байна. Тэгээ энэ арга хэмжээг ч гэсэн би гэртээ сууж байгаа энэ талаар ойлголтгүй бас нэг тэр шүүмжтэй маягтай ханддаг хүнд энэ өөрөө бас мэдээлэл болж очиж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө юм чинь ингээд үнэн зөв мэдээлэл авснараа л асуудалд илүү гүн гүнзгий хандах, зөв ойлгох бусдыгаа ер нь түрүүний хэлсэнчлэнгээр тэр одоо
өвчин зовлонтой хүн асарж байгаа хүн юу тэр хаана юу болж байгааг мэдхтэй мантай байгааг тэр болгон бас хүн ойлгохгүй тий өөрөө өвдөж шаналж байгаад эрүүл сарвал болсон бол дараа нь өмнө нь тэр өвдөж явах үедээ ямар хаана юу болж ирснийг мэдэхгүй гадаад улс орон тэр байтугай ажиллаж амьдарч байгаад ирсэн хүн ч Монголд одоо бас ямар одоо тогтолцоо юу явж яаж ажил төрлөө хайдаг сурдагч бас мэдэхгүй байхыг үүсэхгүй гихчлэнгээр одоо тэгээд өнөөдрийн бид хэдийн ингэж яриад битээр ярьж байгаа яриач гэсэн гэртээ байгаа хүнд бас тодорхой хэмжээний мэдээлэл юу болж мэдлэг болж очиж байгаа байхаа гэж найдаж байгаа. Хүн ер нь ингээд өөртөө ихтгэлгүй байдал ч юм уу эсвэл бол амьдралын нэг тийм асуудал зовлон тулгамдсан байдалтай дарагдаад үнэхээр нөгөө нуугдчихсан байсан эрдэнэс гэдэг шиг тийм хүмүүс одоо энэ төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд илэрч нээгдэж гялалзаж байна тань ямар үр дүн харагдаж байна? Тий, ер нь одоо тэр залуучуудаа уулзахад яг тэгж мэдэгдэж байгаа. Би ер нь өөрийгөө би одоо ерөөсөө тий ингээл одоо гэртэл байж ах юм байна. Надад ер нь хинч туслахгүй юм байна. Гэж одоо тийм ихтгэл үнэмшил юу гэдгийг тийм одоо сэтгэлээр унах, гутранг байдалд орох тийм байдалтай байсан бол үгүй надад тусал дэмжих одоо тий төр засаг улс маань байна. Найз нөхөд одоо гээд ингээд яах юм бол би одоо шинэ найз нөхдөд боллоо. Тэр байтугай би өөрөө дотоодоосоо өөрөөсөө ирч хүч одоо авиас юмнуудаа ингээд би бас багхан ч гэсэн ундрагж гаргалаа. Тэгэхээр энэ одоо би бол их сэтгэл өндөр байна гэж ярьж байгаа залуучууд байгаа. Тэр ордонд ч гэсэн очиод төлөөл болсон залуучууд сэтгэлээ ирж байгааг бас хүмүүс харсан бах. Тэгэхээр хин нэгэнд дандаа ингээд дэм одоо урам өхөн тэр хүнийг заавал өөдөн дээш нь одоо болгох тодорхой нөхцөл болдгоо гэдгийг хувь хүмүүс ч мэддэг л дээ. Найз нөхдөд урам өгөөл те чи чадна те чамд тийм авиас байгаа нэгшинт миний найз сэтгэлээр битгий уун ингээд хүн амьдралдаа ч гэсэн бие биендээ тэгдэг. Тэрнтэй адилхан төр засаг нь ингээд одоо мэдээлэлгүй байгаа жоохон сэтгэл санаа тийм байгаа амьдралын янз янзын нөхцлүүдээс жоохон ингээд нуугдмал байдал те хэцүүхэн байдалд байгаа улсаа дэмжих нь төрийн бас ингээд үүрэг юм аа гэдгийг бас л гээд харуулж байгаа л да. Хан улдүргийн хөдөлмөр халамжийн үүсгэний хилцэн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан бас нэгэн сайн жишээ бол оюуталчин ууган туяа юм. Зорилго тавин хөдөлмөрлөж өөртөө боломж үтээж хөдөлмөрлөж яваа түүний ажил амьдрал урагштай сайхан байна. Яг нөгөө нэг захиалсан захиалагчтай хувцас нь яг биед нь таарал яг нэг ажил дуусны ар дээр л үр дүн гарч. Тэр нь л их яг таарал ирэхээр зэрэг сэтгэл хангалуун. Голцуул нэмэгтэй палаж ойж байгаа. Тэгэл нэг хүүхдийн палаж, хүүхдийн дээлмэл тиймэрхүү юм байдаг. Одоо захиалагч байгаа итгэлийг алдахгүй тулд одоо тэр өгсөн материал дээр нь яг биед нь суулсан хэмжээгээр нь л эсгүүрээ гаргаж хувцас ойж тааруулахыг л хичээдэг. Далдаа гарахгүй л тэгэхэд хичээдэг те. Хаан улдүргийн хөдөлмөр хадамжаас би 2018 онд нэг нөгөө ажлын байрыг хадгалж байх нэг юуны санхүүгийн дэмжлэг гэж авчихсан. Тэгэл тэрүүгээрээ нэг 2 машин худалдаж авсан. Ер нь тиймэрхүү дэмжлэг өгч байвал айгүй хэрэгтэй л юм. Тэгээд энэ хөдөлмөр халамж үйлчлэгээний хүмүүстээ баярлалаа гэж хэлээ. Ер нь тэр тусламж бол айгүй их тийм болдог шүү дээ. Ер нь л эргэлтийн өрн гайгүй ах юм бол ер нь жоохон өөрийн гэсэн юугаа гаргаж ер нь хүнтэй хамтарч ажиллаад нэг жоохон тийм хүн байвал бас хамтраад ажиллах юмсан ингээл бас асуу сураглаад ер нь хүмүүстэй санал тавиад явдаг шүү дээ. Тэгээд төрөөс иргэн бүрт ажил мэргэжлэр чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцөлийг нь бүрдүүлэх, цалин хөлс авах хувийн аж ахуй эрхлэх эрхийг нь хангахыг зорддог. Хөдөлмөр эрхлэх нь иргэдийн орлогын түвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа болохоос гадна улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс болдог. Манай улсын нийт хүн амын 31%-ийг хөдөлмөрийн насны хүн амын 46%-ийг 18-аас 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглүүлэх гарц болон ажиллах нь Монгол улсын засгийн газрын томоохон бодлогын зорилтуудын нэг юм. Хоёлаа нөгөө олгодог боломжуудаа бас зүгээр дурдъя л да хүмүүс сонсог тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа. Өрхөлгөөсөн ээж аавдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа. Цар тахлын үед аж ахуй нэгжийн ажлын байрыг бас дэмжиж байгаа. Гэх мэтчлэн ингээ нийгмийн бүлэг бүхэнд хүрч ажиллахын төлөө ажиллаж байгаа. За 18-аас 34 насны залуучуудад олгогдсон нэг том боломж бол гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр байлаа. Энэ жилийн хүрээнд бас нэлээд цар хүрээ сайтай зохион байгуулагдаж буцалтгүйгээр 10 сая төгрөгийг олголоо шүү дээ. Танад үүргийн хувьд энэ стартап хөтөлбөр тэр амжилттай. Стартап хөтөлбөрт амжилттай оролцсон. Сая одоо юуны нөгөө хотын нийслэлийн дүүргүүдийн шалгаруулалтанд бол 2 төсөл шалгарсан.
За улсынхад бол манайх гараахан бас шалгараагүй байна. Гэхдээ тэр бол одоо нэлийн томоохон тий одоо өрсөлдөөн болсон гэж үзэж байгаа. Ер нь бол стартап хөтөлбөрийг тэр дүүргийн орон нутгийн одоо засаг захаанаас дэмжих талаар хурлын төлөөлөгч нарыг бас нөгөө хурлын төлөөлөгч нар чинь хороо болгоноос сонгосон төлөөлөгч нар шүү дээ. Тэр төлөөлөгч нарыг өөрийнхөө сонгогдсон хороонд байгаа залуучуудын энэ стартап шинэ бизнес санааг сайн дэмжих талаар бид нар бас нэлээд ярилцдаг. Өмнө тэгж дэмжсэн бас юу байгаа, практик байгаа. Тэгэхээр янз янзын бас санаануудыг төлөөлөгч нар маань өөрийнхөө одоо сонгогдсон тойргийнхоо залуу хүний тэр бизнес санааг дэмжиж багхан ч гэсэн тусдын үзүүлсэн тийм тохиолдлууд бас манай дээр байгаа. Тий. Энэ жил бол бас улсын хэмжээнд ингэж шалгаруулж байгаа нь би бас зөв одоо арга хэмжээ боллоо гэж харж байгаа. Тий. За ингээ Монгол Улсын төр, Монгол Улсын засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газар, аймаг дүүрэгдэх хөдөлмөр халамжийн үйлчлэгээний байгууллагууд, газрууд, хэлтсүүд хамтраад ямар ч байсан үндэсний хэмжээнд орон даяар залуучуудад, ахмадуудад гэдэг ингээд нийгмийн бүлэг бүхэнд хөдөлмөр эрхлэлийг дэмжих чиглэлээр тодорхой зорилт тавиад түүнийхээ араас биелэлтэд хянаад хуулийн хүрээндээ ажиллаж байгаа гэдгийг та бүхэн бол цогц мэдээллийг манай нэвтрүүлгээс авч байгаа гэж найдаж байна. За дараагийн том сэдэв бол халамжийн бодлого байна. Хаавал дүүргийн халамжийн бодлогын одоо халамжаар үйлчлүүлж байгаа иргэдийн бас онцлог юу байна? Тий, за яг ер нь бол одоо орон нутаг бүгдэд л адилхан тийм хэрэгцээтэй одоо бүлгүүд бол байгаа. Ялгаа байхгүй. Одоо юу гэдгийг нийгмийн даатгалаас ирэх үсээгүй халамжийн тэтгэвэр авж байгаа ахмад наснууд байна. Орон нутаг болгонд л байгаа зарилт тэтгэсгүүд манайд бол байгаа л да. Тэгээ хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээ маань одоо 3 жил тутам судалгаа яваад тэр судалгааны үр дүнгээр буюу тэр айлуудаа өрхүүдээс авсан мэдээллийг цуглуулад тэгээд програм одоо боловсруулалт тэгээд нэг одоо айлууд оноотой болоод тэгээд тэр оноог нь одоо төвшнгөөр нь салбарын сайд нь одоо татаа тэр хүнсний эрхийн бичгийн үйлчлэгэнд хамрагддаг гэдгийг зарим иргэд бас ойлгохгүй байдаг л да. Хэн нэгэн одоо албан тушаалтан хорооны засаг дарга ч юм уу хөдөлмөр халамжийн ажилтны одоо таньдаг мэддэг хүн орчжээ. Тийм улсууд л орж байгаа биз тэднэр л авж байгаа гэсэн тийм бас ташаа юунууд яваад идэг. Одоо бол бас юм их боловсронгуй болоод зүгээр нэг хүнээс шалтгаалаад нэг ямар нэг юмд оруулдаг энэ төр асуудлууд бүр захимжаад одоо бүх юм одоо их сайхан болж шít хаана. Тэгэхээр хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээнд хамрагдаж байгаа өрхүүд бол тэр програм бодоод оноог нь гаргацсан тийм өрхүүд. Тэгээд тэрийг бас зүгээр одоо шууд оноо бодож гараад шууд бас хамруулцдаггүй. Нөгөө машин техникийн нийгмийн даатгал төлөлтийг ингээд бас тулгадаг. Их өсвөртэй орон байрын энэ төр гээд их хоёр дахь их өсвөртэй тулгадаг. Тэгэхээр энэ талд бол нэлээд хяналтууд их хийгддэг гэж бас ойлгож болно. Хүнсний эрхийн бичгийн үйлчлэгийг манайхаас нэг 1000 гаруй өрхийн одоо авдаг. Гэхдээ бид нар байнга л дотоод тэр өрхүүдэд ямар өөрчлөлтүүд орж ажилгүй байсан хүн ажилтай болж юу тийм ээ амьдрал ахуйн дээшилж үү эсвэл одоо илүү хөндөрч үү гэдэг хяналтуудыг бол бас хийдэг. За хуучин бол одоо дэлгүүрүүдийг сонгодог байлаа. Тэгээд тэр дэлгүүрийг сонгодог байхад бас тэрэн дээр нэлээд анхаарч ажилладаг байсан бол одоо харин илүү боломжтой болгоод одоо таарлцсан замдаа дэлгүүрээсээ одоо бүтээгдэхүүн аваад явах боломжтой болгож байгаа. Энэ бас цаг үедээ тохирсон чирэгдэлгүй болж байгаа ажил гэж үзэж байгаа. Тэгэхээр нийгмийн халамжийн үйлчлэгээ авч байгаа хүмүүс бол мэдээж сэтгэл санааны хувьд тий жоохон хэцүү одоо өвчин зовлон одоо юу гэдгийг хагцал тийм юмнууд тохиолдсон хүмүүс ирж байгаа болохоор ирж байгаа үйлчлүүлэгчийн маань тухайд бол сэтгэл зүйн хувьд амаргүй хүмүүс байдаг. Тэгээ тийм хүмүүстэй одоо харьцаж, угтаж, үйлчлэх гэж байгаа хүмүүс маань өөрснөө илүү харилцаан дээр илүү анхаарах хэрэгтэй. Дээрээс нь өөрөө сэтгэл зүй бас их сайтай байх хэрэгтэй. Юмыг бас ингээд нэг зөвлөлж боддог тийм юутай байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр өөр дээр одоо ийм надад ийм зүйл тохиолдсон бол би яах байсан бэ гэх тийм. Төрийн албан хаагч гэдэг нэг тийм түшмэл байр сууриас иргэнтэй хамтах асуудал бол их буруу юм аа. Гэхдээ ер нь одоо энэ салбарын ажиллагчид маань ихээхэн олон сургалтууд байнга л одоо сургалтууд хийдэг. Удирдлагууд нь одоо орон нутгатаа төвшөндөө байнга л одоо анхаарч хэлдэг учраас яг хүмүүс иргэд бас гомддог юм нь хүн болгонд энэ халамж чинь гэж одоо халамжийн мөнгө ийм үйлчлэгээ хамрагдах юм уу шүү дээ. Тодорхой энд чинь зааг тий нөгөө нөхцөл тавьсан байна. Ийм одоо хүмүүл энд хамрагдана. 3 хүүхэдтэй 16-аас доош насны 3 хүүхэдтэй өргөдлөхөөс их хамрагдахаас биш 1 хүүхэдтэй их хамрагдахгүй энэ заалтууд гих жишээтэй байхаар нөгөө хамрагдахгүй иргэн бухимдах асуудал бол яван сүлдээ төрийн албан хаагчийг л буруутгах ч юм уу одоо тийм асуудал руу орчдөг л доо. Тэгэхээр иргэд нийгэм нийтдээ энэ төрийн албаных нь л энэ хүмүүнд ингээл үйлчлэхгүй хүн суртал үзүүлдэг юм байна. Яг нарийн ингээд үзэх юм бол дүрм журм хязгаарлалт юмнууд бас байна. Төрийн албан хаагч нөгөөхөө л одоо танилцуулахаар нөгөө
багтаагүй, хамрагдаагүй хүн бол гомдох жишээтэй ийм асуудлууд байдаг. Манай салбар бас онцлогтой л доо. Та их зөв асуудал хөндлөө л доо. Иргэдэд үйлчлэх бол төрийн үйлчлэгийг хүргэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх энэ бүтцэд бол танаа одоо салбарын албан хаагчид маш чухал юм торгон ирэн дээр ингээд ажиллаж байна. Гэхдээ бид нар энэ албан хаагчдынхаа бас ажлын онцлогийг хүндэтгэх, ойлгох, энэ албан хаагчдыг тууштай ажиллах, сэтгэл зүрхээрээ ажиллахад нь нийгмийн баталгааг дэмжих гэх мэтчлэн асуудлууд дээр бас л анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна. Та энэ дээр ямар бодолтой вэ? Тий одоо өдрийн туршид ингээд ийм иргэдтэй уулзаад тий ингээд тайлбарлаад яриад тэгээд тэр бас бохимдсан хүн орж ирнэ. Тэгээд одоо юу гэдгийг ажлын байр нь ингээд нэг цэгийн үйлчлэгээгээ зэрэгцээ сууж ийн нэг хүний уртл 50 сайхан ярьж байгаа хүн байхад нөгөө хүний урд тий дуугаа өндөрлсөн уйсан ингээд одоо хүмүүс ингээд харьцаж байхад тэр хэсэг бол нийтдээ л ерөнхийдөө бас юу гэдгийг сэтгэл зүйн хувьд одоо жоохон таатай биш тийм одоо бохирдол байдал үүснэ. Тэрийн тухайд бол байгууллагууд бол болж игэл одоо сэтгэл зүйчтэй байх нь ажилтнуудаач сэтгэл зүйн дарамтаас юу гэдгийг хамгаалж гаргах үйлчлүүлж байгаа иргэдийн тухайд заримдаа тэр хүнтэй ярих. Ер нь байгууллагын дарга бол сэтгэл зүйчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Одоо нэг ажилтнтай маань уулзаад асуудал нь бүтээгүй болоогүй одоо асуудал үүссэн бохимдсан хүн бол за дарга дээр чинь орноо гэн дарга бол одоо орж ирэхэд тэр хүнийг бол хамгийн сайхан тайвшруулж одоо асуудлыг нэг талд нь гаргах бас тийм үүрэг хүлээдэг. Байгууллагынхаа онцлог үйлчлэгээнийхээ онцлогийг харгалзаад ажил амьдралыг тэнцвэржүүлэх хөтөлбөр гэж бас хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хүмүүс чинь бас хүн юм чинь тэ сэтгэлээр таагүй болох, хямрах тийм юмуд бас үүсдэг. Тийм болохоор ажил амьдралыг тэнцвэржүүлэх хөтөлбөргээд хэрэгжүүлээд эрүүл мэндийн нэг өдөр жилдээ одоо юу гэдэг эмнэлгээр явахдаа заавал одоо даргаасаа чөлөө өгвөл өгөхгүй болов гэж одоо тэхгүйгээр ингээд хуцаа шууд одоо чөлөө авдаг. Одоо гэр хороолд амьдардаг бол орон өвлийн бэлтгэлээ хангахад нэг өдөр гэх юм уу. Хөдөө орон нутагт аав ээж нь амьдардаг бол яваад нэг сайхан уулзчаа тав уулзаж зулгаад ирэхтэн гэдэг юм уу. Ингээд одоо 100 одоо орон нутгийн энэ сайхан газруудаар хамт олноор аялаж тэгингээ нөгөө орон нутагт ажиллаж байгаа ажил төрлийнхөө одоо үйлчлэгээний одоо байгууллагын туршлагыг судалж ингэж одоо ажилдаг. Ингэж ажиллах хэвээр бас нөгөө сэтгэл санааг үүдэн дэш нь ойлгох. Тэгээд одоо сургалтуудад нэлээд бас хамруулдаг. Энэ стресстэй айлах стресс менежментийн сургалт, харилцаа хамтлагын сургалт гэх сургалтуудыг бас нэлээд авдаг. Энэ талын ажлууд бол бас хийж бас хүмүүсээ яадаг л да. Одоо манай баг бол яг энэ сурвалжлагыг хийгээд 16 аймаг нийслэлийн 5 дүүргээр яг одоогийн байдлаар гэдэг чинь 21 одоо энэ хөдөлмөр халамж үйлчлэгээний байгууллагын хамт олонны зовлон жаргалыг сонсоо явж байна. Би зүгээр ингэж хэлэх гээд байгаа нь бид нар бусад төрлийн албан хаагчдын үйл ажиллагааг үүсгэж байгаа юм биш. Гэхдээ яг энэ халамжийн чиглэлд, хөдөлмөрийн чиглэлд ажиллаж байгаа энэ хэсгийн одоо төрлийн албан хаагч нарын үйл ажиллагаанд бол тун өвөрмөц онцлог байна. Үүнийг нь бас үнэлэх, ойлгох заашгүй шаардлага байна гэдгийг л одоо хэлхийг хүсэж байна. Яг л эн чинь хамгийн хүнд хэцүү одоо амьдралын зовлон бэрхшээл дунд даруулсан тэр хүнд ачаатай хүмүүсийн өөдөөс хараад төрийн үйлчилгээг зохих төвшөнд нь хүргэх гээд болон болохгүйгаа хэлэх гээд ойлголцохоо сууж байгаа хүмүүс гэдэг бол маш хэцүү. Ийм л одоо нэг талаасаа одоо хүний чин сэтгэл нь үйлчлэхийн нөгөө талаасаа хуулийн одоо нарийн зохицуулалт нь үйлчлэх тэр хоёрын одоо голыг олж хүнтэй харилцана гэдэг бол тун их өвөрмөц ийм л одоо албан үүрэг болчиход байгаа юм л да. Тэгээ энийг бас ойлгосоо гэж та бүгдээс хүсэж байна. За танд баярлалаа. Ямар ч байсан бид нар хаавал дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлтэлсийн үйл ажиллагааг сурвалжлахаас гадна энэ салбарт одоо ажиллаж байгаа таны хувьд, танай хамт олонны хувьд жаргал зовлон хаана юунда байна гэдгийг бас ойлгохыг тун их хичээлээ. Тэгээ та бүхэн ярилцлагыг үзсэн иргэд олон нийт ч гэсэн яг энэ салбарт энэ халамжийн байранд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байранд ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааны өөрийн онцлогийг бас тодорхой хэмжээнд ойлгож авсан болов гэж бодож байна. Тэгээд төр байгаа цаг дор бол мэдээж иргэний халамжлах, иргэний дэмжих бодлогоо бол заашгүй хэрэгжүүлнэ. Тэр бодлогыг хэрэгжүүлэх бүтэц бүрэлдэхүүн заашгүй ажиллана. Харин улам хөгжиж, иргэнтэйгээ хамтраад илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө энэ бодлого цаашаа чиглэх ёстой болов гэж бодож байна. Тэгээд танд ажлын амжилтыг хүсье. Танай хамт олонтоос өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.